Сайн байцгаана уу? За энэ удаад амьсгалын хяналтын part 2-ыг ярих гэж байна. Энэ удаад агсан түвшний мэдээгүй чөлөөгийн үед хэрэглэгддэг девайсуудын талаар ярих болно. За ер нь бол tissue oxygenation-ийн хувьд бол одоо томоохон хаалгануудад хэрэглэгддэг девайс байгаа. Капнометрийн хувьд бол өдөр тутмын одоо хаалганууд, байнгын хаалгануудаар бол байх ёстой бас нэгэн одоо алтан стандартад хэрэглэгдэх ёстой монитор байдаг. За өмнө нь ярьж байсанчлан артер болон венийн одоо страцыг бид нэр хүчилтөрөгчийн тээвэрлэл болон хүчилтөрөгчийн аптек нь ямар байх ёстой гэдгийг хянах лабораторийн болон бусад үзүүлэлтүүдийг хэрхэн хэмжих талаар бол ярьсан байгаа. Part 1 дээр ярьсан байгаа. Хэрвээ үзэж амжаагүй бол өмнөх part-ыг үзээрэй. За tissue oxygenation-ийн хувьд бол тухайн эдэд ямар байгаа вэ гэдгийг үзэх үзүүлэлт гэсэн үг. Тухайн эдийн өөрийнх нь хүчилтөрөгчийн зарцуулалт болон хэрэгцээ нь ямар байгаа тэрийн балансыг тодруулах зорилгоор ялангуяа мэдрэлийн хаалгаа, зүрхний хаалгаанууд дээр өргөн хэрэглэгддэг девайс байгаа. За энэний үндсэн зарчим нь өөрөө reflectance spectroscopy буюу одоо ойлтын spectroscopy гэд ашиглаад тэгээд хянж гаргаж авдаг non-invasive арга юм аа. За энэхүү аргыг үндсэндээ хоёр одоо зарчмаар үзэх боломжтой байдаг. Visible spectrum болон NIRS гэсэн хоёр арга байдаг. Энэ хоёр аргаар бол үзэх боломжтой. Гэхдээ хамгийн өргөн хэрэглэгдэх нь бол энэ NIRS-ийн технологи. За энэ нь юугаар ялгаатай вэ гэхээр энэ ямар гүнд нэвтэрч чадах вэ гэдгээрээс л уртаараа л ялгаатай байдаг. Тийм учраас илүү ийм өнгөц хэмжилт хийх гэж байгаа бол VLS гэдэг технологиг ашиглаж идэг байгаа. За үндсэн энд одоо regional saturation of oxygen үзэж байгаа бас нэг өөр нэр нь байгаа. Тэгээд энэний үзэж байгаа үндсэн зарчим нь бол өмнөхтэйгээ адилхан Бир-Ламбертийн хуулийг бол ашиглаж идэг. Үүний детектор нь бол гемоглобин байгаа. Энэ нь бичил судсуудад байгаа гемоглобиныг тоож бид нар гаргаж ирж байгаа. За Бир-Ламбертийн хууль бол тодорхой нэг гэрлийн их үүсвэрээс детектор байгаа. Энэ детектор нь гэрлийн их үүсвэрээс эдээр дамжаад детекторт хэмжиж байгаа арга байгаа. За ерөнхийдөө бол энэхүү одоо гэрэл үүсгэгч нь өөрөө 3 замаар гэрлийг одоо энэ 3 зарчмаар бол хянж болно гэсэн үг байхгүй юу? Бир-Ламбертийн хуулиар бол ойлтих, тэгээд одоо цацрах, тэгээд absorption буюу ойх, шингээх гэсэн энэ зарчмаар бол үздэг. Reflection хийхдээ бол тухайн одоо гэрлийн өнцөг нь ямар байгаа гэдэг нь аягүй чухал. Scatter-ийн үед бол ямар эд байгаа юм, тийм тоон ямар байгаа юм гэдгээс хамаарна. За тэгэхээр одоо бол энд харагдаж байгаа технологи бол NIRS-ийн технологи. Энэ NIRS нь болохоор зэрэг бид нэр cerebral oximetry дээр үзэх буюу тухайн дээр тавиад наагаад тэгээд light sources гэрлэлээр дамжаад эдэд очиод буцаад детектороор хянах замаар бол хэмждэг байгаа. За энд бол одоо Medtronic гэдэг компани энэ regional saturation of oxygenation гэдэг энэхүү хэмжилтийн девайс харагдаж байна. Тухайн компани нь бол яаж үйлдвэрлэснээс шалтгаалаад янз бүр. Гэхдээ үндсэн модуль нь болохоор өөрийн гэсэн модультай, тэгээд кабелтай нэг удаагийн сенсортойгоо байж байгаа. За тэгээд тухайн компани бол одоо янз бүрээр нэрлсэн байдаг. Үндсэн зарчим нь бол tissue oxygenation-ыг хянах зорилготой. За regional saturation of oxygenation гэж бол ерөнхий нэрлэгддэг. Гэхдээ одоо энэ жишээлбэл Medtronic компани бол ийм regional SO2 гэж тэмдэглэсэн байхад энэ Masimo компани болохоор O3 regional oximetry гэх мэтчил нэрлсэн байдаг. Ерөнхий зарчим нь бол яг адилхан тодорхой нэг одоо модуль болон кабель нэг удаагийн сенсортойгоо байна. За VLS-ийн хувьд гэх юм бол илүү одоо хол босруулах замын одоо салтын тэр хаалганы үед хэрэглэх салтын одоо post operative anesthetic complication-ыг үнэлэх зорилготойгоор бол түлхүү хэрэглэгддэг. За үндсэн ялгаа нь болохоор VLS-ийн хувьд гэх юм бол 500-аас 800 нанометр хэмжээдэг гэрлийг шингээж авах чадвартай учраас арай юм superficial буюу юм өнгөц байдлыг хянж авдаг. NIRS-ийн хувьд бол илүү гүн учраас cerebral oximetry болгож хэрэглэгддэг байгаа. За энэ түрүү хэлсэнчлэн энэ өнгөц нь болохоор зэрэг ялангуяа салтын тэр эдийн хүчилтөрөгчийг хэмждэг учраас энэ хаалган дараах анастомозын хүндрэлийг илрүүлэхэд нэлийн ач холбогдолтой гэж тооцогдож байдаг. NIRS-ийг болохоор зэрэг одоо frontal cortical oxygenation болгож бид нэр хянаад байгаа гэсэн үг. За тухайн компани бол яаж үйлдвэрлэснээс шалтгаалаад normal value буюу хэвийн хэмжээ нь бол янз бүр байж болно. Энэ нь 51-ээс 82% хувьтал байдаг. Гол нь энэ тухайн одоо компани тэр девайс нь өөрөө ямар наривчлалтай вэ гэдэг нь аягүй чухал. Энэ нь өөрөө non invasive байдлаар үзэж байгаа учраас
одоо ямар найрагчлалтай байгаа гэдэг нь аягүй чухал байдаг. За ерөнхийдөө нэг 51-ээс 82% байдаг. За дунджаар бол бид нар хамгийн доод хэмжээгээ 66 гэж үзээд 50-аас доош буугаад ирэх юм бол энэ ишмийн асуудал байна гэж тооцож үздэг байна. За тэгээд энэхүү одоо Миллерийн номон дээр бичигдсэнээр бол энэхүү хэмжилт нь яг ингээ алтын стандарт бол биш ээ. Гэхдээ одоо томоохон хаалгаанууд юу гэж. За жишээлбэл одоо coronary artery bypass graft гэдэг энэ хаалгааны үеж бид нар baseline буюу хамгийн доотлолтой 75%-аас бууруулахгүй ингээ барих юм бол энэ хаалгааны дараах одоо энэ томоохон хаалгааны одоо эрхтний хүндрэлүүд за mortality ICU-д хэвтэх энэ органыг бууруулах боломжтой байна гэж бичигдсэн байгаа нь өөрөө нэлээд томоохон evidence болж байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр энийг бол алтын стандарт биш ч гэсэн энэ бидний хаалгааны үеийн эдийн хүчил төрөгчийг бол хянахад ач холбогдолтой байна. За дээрэс нь одоо ялангуяа мэдрэлийн хаалгаанууд болон зүрхний хаалгаанууд positioning айгүй чухал байдаг. За жишээлбэл beach chair байрлалтай байгаа тохиолдолд бол бид нэр одоо perfusion pressure-ыг хянах зорилгоор дундаж даралтаа CVP-ийг хянах шаардлага гардаг. Гэтэл одоо жишээлбэл 45 градустай байрлуулад тэгээд beach chair байрлуулахад тодорхой хэмжээгээр дундаж даралтыг хянаад явхад даал байгаа боловч энэ superior cortex-ийн түвшинд бол дундаж даралт 42 мм мөнгөөсний байх жишээний. Тэгэхээр энд бол эдийн хүчил төрөвчүүлэлт нь ямар байгаа вэ гэдгийг хянах нь айгүй ач холбогдолтой байна. За гэтэл 70 градус болгоод үнцгийг өөрчлөөд эхлэхэд энд 32 мм мөнгөөсний баганд болгоод буурч байна. Тэгэхээр энийг хянах бол айгүй ач холбогдолтой байж байгаа. Дээрээс нь beach chair одоо энэ position бол нэлээд хүндрэл дагуулах одоо олон хүндрэлүүдийг дагуулж байдаг. Тийм учраас энэ хяналт бол айгүй чухал байна. За одоо болохоор капнометр болон капнографийн талаар ярилцъя. За бид нэр бол өдөр тутамдаа энэхүү капнометрийг ашиглаж энэ тайлсан өвдөг үздэг байгаа. За гэхдээ энэний үндсэн ач холбогдол нь юу вэ гэхээр амьсгалын зам ventilation ямар байгаа гэдгийг хянахад. За дээрэс нь sedation-ийн үед бид нэр real time monitoring амьсгалын яг real time хяналт хийхэд бол нэлээд ач холбогдолтой байгаа. За дээрэс нь бид нэр тодорхой хэмжээгээр одоо cardiac output-ийг хэмжих зорилготойгоор энийг хянах боломж бол байдаг. Ялангуяа cardiac output-ийг хангалттай байгаа хэсгийг бол CO2 partial pressure-ээр хянаад явах боломж байдаг. За капнометрийн хувьд гэх юм бол борын тэгштэглийг ашиглаж байдаг. Энэ нь одоо физиологийн ухмал зайг одоо тайлбар боломжтой харьцуулаад тэгээ артерийн CO2 partial pressure-с одоо холимыг нь хасаад тэгээд харьцуулаад гаргаад ирдэг. Энэ томьёон дээр үндэслэж гаргадаг. За капнометр гэдэг нь болохоор бид нэр CO2-ийн одоо концентрацийг тоон утгаар илэрхийлж харж байна. Капнографи гэдэг нь болохоор график байдлаар харж байна. За энд бол бидний өдөр тутамдаа хардаг одоо график харагдаж байна. Энэ дээр бол тодорхой нэг фазуудтай байдаг. Яг хэмжилт олгоод яг тоо олгож гаргаж байгаа нь бол энд n тайлсан өвдөгөөд энэ өнцөгт байж байгаа. За энэхүү одоо энэ одоо график дээр бол үндсэн хоёр үнцэг үүсдэг. Энэ альфа болон бета гэдэг. Альфа үнцэг нь болохоор ялангуяа амьсгалын дээд замын бөглөрлийг илэрхийлдэг үнцэг байдаг юм байна. Бета гэдэг нь болохоор тухайн одоо rep rate-ийн буюу ахин амьсгалж эхэлж байгаа энэ үнцгийг бол илэрхийлж байдаг байгаа. За энэ капнометр нь болохоор ямар технологи ашигладаг вэ гэхээр яг л адилхан light source-ыг ашиглаад энэ одоо амьсгалын тубээр амьсгалын хүрээгээр ингээд дамжиж байгаа CO2 хэмжээд тэгээд детектороор хяндаг. Энэ үндсэн механизмаар бол явдаг. Энэ дээр үндэслээд энэ тайлсан өвдөг хэмждэг гэсэн үг. За капнограммын үндсэн хоёр ангилагдж байдаг. За энэ юугаар ангилгатай вэ гэхээр энэ бол CO2-ийн одоо энэ миллиметр мөнгөөсний багнаар даралт нь харагдаж байна. Энд одоо X-ийн хэлэг нь time байна уу эсвэл volume байна уу гэдгээс хамаарат хоёр хуваадаг. Time capnography бол клиникт хамгийн өргөн хэрэглэгдэж байдаг. Энэ нь болохоор үндсэндээ 4 фазтай амьсгал авалт болон гаргалтыг нэгэн зэрэг хардаг гэсэн бид нар. Гэтэл одоо амьсгал гаргалтын хувьд юм бол үндсэн 3 фазтай. Фаз 1, 2, 3 гэдээ гарчдаг. За фаз 1-ийн хувьд юм бол одоо энэ анатоми ухмал зай гэсэн үг. Энэ үедээ бол бид нэр фаз 2-доо бол тухайн ухмал зайнаас аливаалын хоёр ийм миксийн буюу холимгийг харж байгаа. Харин энэ плата үе нь болохоор биднэрт яг аливаалын газ нь ямар байгаа вэ гэдгийг харуулж байгаа тоо байдаг гэж үздэг. Гэтэл volume capnogram нь бол илүү өөр байгаа. Энэ дээр бол бид нэр зөвхөн амьсгал гаргалтыг хэмждэг. Энэ дээр бол ялангуяа томоохон судалгааны үед бол түгээмэл хэрэглэгдэж байдаг. Ингэхдээ одоо total tidal volume-ыг хэмжиж байна. Гэтэл энд график дээр олон үнцэг хуваагаад томын
dead space. За тэгээд аливаалын dead space, аливаалын title volume болон амьсгалын замын title volume гэдэг хянаад гаргаад ирдэг. Тэгэхээр энэ нь бол нэлээд судалгааны ач холбогдолтой байдаг capnogram байдаг бахны. За тэгвэл time capnogramыг бид нэр өдөр тутамдаа хамгийн түгээмэл хэрэгжилж байдаг. Энийг дотор нь хоёр хуваадаг. Side stream болон main stream. Тэгэхээр хундагтай одоо энэ sample line ашиглаад хундагтай ашиглаж байгаа бол энэ нь side stream одоо capnometer ахын. Харин main stream-ийн хувьд гэх юм бол яг энэ sample line-тайгаа холбоод энэ үзүүртэн детектор ингээд шууд таг гэд орчдөг. Энэ нь болохоор mainstream одоо capnometer байх нь. За энэ side stream-ийн хувьд гэх юм бол тодорхой нэг хундаг ашиглаад энэ sample line нь бол амьсгалын хүрээнийхээ үзүүрт нь очиод холбогдож байдаг. Энэ технологи нь болохоор амьсгалтаас тухайн хүнээс гарч байгаа тэр амьсгалыг эзлэгүүнийг тодорхой хэмжээгээр аваад цааш одоо газ analysis хийхэд бол хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр энд бол хундах хэрэгжилж байгаа шалтгаан нь бол биднэрт яг одоо конденсац болоод ус тогтож байгаа тохиолдолд энд хундган цуглуулах зорилготойгоор хундахтай байдаг байх нь. Харин mainstream болохоор одоо light resource-ийн тусламжтайгаар детектор дээр бүртгээд амьсгал болон гаргалт, амьсгал авалт болон гаргалтын дээр энэ одоо CO2-г хэмжиж гаргаж ирж байдаг. За энэхүү одоо хундахтай буюу side stream энэ хяналтан дээр болохоор тодорхой эзлэгүүнийг аваад цааш одоо аппаратны ойр хяналт хийдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд бол delay time буюу одоо энэ саармаг хугацаа гэх юм уу? Энэ хугацаа бол байна гэсэн үг. Ягаад тэгэхээр энэ хугацаанд энэ одоо тухайн өвчнөөс гарсан эзлэгүүн бол явж гин гэсэн үг. Тэгэхээр одоо rise time нь бол 1/40-с 100 нанометр хэмжээтэйгээр миллисекундээр нанометр биш миллисекундээр бол хэмжигдээд явдаг гэсэн үг. Гэтэл энэ mainstream болоход ирэхээр детектор нь энэ урдаа амьсгалын хүрээндээ ойрох байгаа учраас энд бол ямар нэгэн delay time гэдэг зүйл байхгүйгээр шууд rise time буюу айгүй хурдан одоо өөрчлөгдөх юм бол хурдан хариулт өгнө гэсэн үг. Жишээлбэл одоо ямар нэгэн байдлаар огцом өөрчлөгдлөө гэхэд хамгийн хурдан хариу өгөх нь бол энэ mainstream байдаг. Гэхдээ энэний давуу тал нь бол яг энд ямар нэгэн энэ sample line ямар нэгэн бөглөрн нусаар бөглөрн гэсэн юм бол байхгүй. Гэхдээ энэ детектор нь өөрөө 40 градус хүртэл ингээ халдаг учраас энэ бас амьсгалын замд нэлээд бас эрсдэлтэй амьсгалын замд одоо халсан тохиолдолд амьсгалын зам одоо түлэгдэх эрсдлүүд бол стил байсаар байдаг. Тэгэхээр 40 градусаас дээш халаад удаан цагийн хаалганы үед байх юм бол энэ эрсдэлтэй байдаг юм байна. Гэтэл энэ хундахтай нь болохоор илүү нөгөө delay timeтай учраас харьцангуй хариу оруулалт нь арай удаан ч гэсэн аюулгүй байдлын хувьд бол арай зөв сонголт олж өгдөг бөгөөд клиникт хамгийн өргөн хэрэглэгддэг. Дээрээс нь одоо үнэн байх магадлал нь аягүй өндөртэй гэсэн. Delay time, rise time нь илүү хурдан байдаг учраас илүү ач холбогдолтой байдаг юм байна. За энэ дээр түрүүний хэлсэнчлэн одоо амьсгалын фаз 1 2 3 тагаа бид нар одоо бол time болон энэ title-ийн өвдөм бид нар мөнгөөснөр харж байдаг. Энэ нь илэрхийлэл нь болохоор энэ atomic dead space, тэгээд mixing zone, тэгээд dialveolar gas гэдэг. За энэний цэнхэр зураас нь бол энд байж байгаа. Энэ mixing zone нь бол энд фаз 2 дээр харагдаж байгаа. За энэ title-ийн өвдөг хэмжих нь өөрөө одоо бидний хөндлөж байгаа чинь ventilation болон хангалттай cardiac output нь ямар байгаа гэдгийг хянах үзүүлэлтүүдийн нэг болж байдаг. Энэ tidal CO2 болон энэ arterial CO2 pressure partial pressure хоёрын хооронд болохоор gradient-ийн зүрх нь 2-5 мм мөнгөсний баганд байдаг. За энэ нь бол тухайн эрүүл хүнд байгаа. За жишээлбэл энэхүү график дээр бид нэр түрүү фаз 1, фаз 2, фаз 3 тэгээд фаз 0 буюу амьсгал авалтын хэсэг гэд харж исэн. Тэгтэл энд болохоор яагаад одоо энэ плата үедээ rising болоод фаз 2-оос фаз 3 руу шилжих үедээ яагаад тодорхой хэмжээгээр юм налуу байдаг вэ гэхээр энд одоо физиологийн dead space-ийн вентиляц явагдаж байгаа учраас энд бүх альвеолууд одоо хийн солилцоонд оролцохгүй гэсэн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ийм налуу хэлбэртэй байдаг уу тэгшин байдаг юм байна. Тэгтэл энэ хоёрын хоорондын одоо gradient нь 2-5 мм мөнгө усны баганд буюу эрүүл уушгинд ийм байх нь. За энэ tidal-ийн өвдөг бид нар бол яг нормалда нэг 30-40 мм мөнгө усны баган зай зарим номнууд дээр ихэнх их сурвалжууд дээр бол 35-45 мм мөнгө усны баган гэж тэмдэглэдэг. Тэгээ энэ нь болохоор өөрөө илүү одоо вентиляцийн хангалттай байлгах зорилготой. Гэтэл яагаад хаалганы дундуур бид нэр метаболит
метаболитик ацетозис юм уу алкалоозтай байгаа тохиолдолд энэ шинжилгээ авч энийг харах шаардлага гардаг бай гэхээр энэний шинжилгээний үр дүн дээр бид нэр Winter-ийн томыг ашиглаад энэ N-tidal CO2-г хэддээр барих вэ гэдгийг шийдэх боломжтой байдаг. Тэгэхээр ямар нэгэн одоо бодис солилцооны алдагдал болсон байгаа тохиолдолд бол энэ хоёрын зөрүү түүнээс их байх боломжтой. За жишээлбэл энэ хоёрын зөрүү нь одоо 5-аас дээш болох шалтгаанууд нь юу байх вэ гэхээр вентиляц перфузийн харьцаа бол их байх, эсвэл уушигны гипоперфуз байх, pulmonary embolism байх, за cardiac arrest байх, эсвэл PEPтэй байх, high rateтэй тэгсэн мөртлөө low tidal volumeтэй вентиляц байх юм бол энэ хоёрын зөрүү зүрх боломжтой байдгаа гэсэн үг. За тэгвэл N-tidal CO2-гийн pressure нь ямар тохиолдолд ихсдэг вэ гэхээр нэг бол CO2-ын одоо үйлдвэрлэл нь ихссэн. Энэ тохиолдолд бол metabolic rate ихссэн, халуурсан, sepsis болсон, таталт өгсөн, орон халдваралтай, тиреотоксикозтой, эсвэл cardiac output ихссэн, бикарбонат цуцаар авсан тохиолдолд бол CO2 ихсэх боломжтой байдаг. За мөн alveolar вентиляц буурсан, эсвэл абсорбер болон ребридийн бол дахин явагдаад байгаа ийм тохиолдолдод бол энэ ихсэх боломжтой байдаг. За тэгвэл бидний өдөр тутамдаа хардаг, өдөр тутамдаа энэ капнографиг харж байгаа. Энэ дээр дүрслийн өөрчлөлтөөр тулгуурлан ямар юуг шижиглэж болох вэ гэдэг талаар ярилцъя. За эхнийх нь бол хэвийн капнографи харагдаж байна. Энд бол дандаа юм гипербол хэлбэртэй. За би дээр нь болохоор ер нь бол хаалганы төгсгөл recovery үедээ амьсгал орж байгаа одоо график бол ингэж харагддаг. За син болохоор тухайн түрүү хэлсэнчлэн альфа болон бета өнцөг үүсгдэг. Альфа өнцөг нь илүү юм хоо болоод ирэхээр бронхоспазм, астм, за зарим тохиолдолд COPD-ийн үед бол бөглөрлийн амьслын замын бөглөрлийн шинжүүдийн үед ийм график харагддаг. Дийн болохоор зүрхний хэмнэлтэй холбоотойгоор ийм график харах боломжтой байдаг. За энэ болохоор биднэрт одоо өдөр тутамдаа харагдчихэдэг. Энэ бол амьсгал орсон буюу өөрийн амьсгал орж байгаа энэ орлогын илэрхийлэл. За F нь болохоор зэрэг esophageal буюу улаан хоолой одоо интубац тавигдсан тохиолдолд бол N-tidal CO2 харагдахгүй ингэж харагдана. За G нь болохоор энд бол яг ийм дүрслэл харах бол яг зарим тохиолдолд PEP өндөр байх гэдэг андуурагдах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд бол ялангуяа абсорбант муу байгаа үед энэ одоо буурах фаз 1-ийн одоо pressure нь 0-аас эхлэхгүйгээр дандаа 5-аас эхлэх тохиолдол байдаг. Энэ нь болохоор абсорбент нь муу байгаагийн шинж юм байна. За H нь болохоор энд одоо илүү энэ яг дөрвөлжин гипербол хэлбэртэй биш, амьсгал авалтын төгсгөл ингээ харьцангуй удаашрсан байгаа. Энэ үедэр нь болохоор яагаад юм гэж харагдаж байгаа вэ гэхээр гаргалтын хавхлах нь саадтай эсвэл гацсан тохиолдолд ингэх одоо байх тохиолдолд ингэж харагдах тохиолдол байдаг юм байна. За I нь болохоор зэрэг энэ бол single lung transplant гэсэн тохиолдолд ийм график харагдах боломжтой байна. За G-ийн үед болохоор энэ амьсгал авалтын үед ийм нооч гарч ирээд байгаа нь болохоор ялангуяа амьсгал авалтын inspiratory valve буюу ингээ ахвалга нь яг ингээ гацсан байгаа үед бол ийм зураглал гарч болно. За K нь болохоор зэрэг энэ үед бол ялангуяа лик үүссэн тохиолдолд ийм график гарна. Тухайн амьсгалын хүрээнд лик үүссэн тохиолдолд ийм зураглал гардаг бол энэ нь болохоор зэрэг энэ зураглал бол яг тэр нөгөө капнометр хийж байгаа sample line-д нь лик үүсчих юм бол ийм зураглал харагддаг байна. Ингээд бид нэр тухайн зураглалаар ямар байх боломжтой, шалтгаан ямар байх вэ гэдгийг хянаж болно. За тэгвэл одоо яг биднэрт түрүү хэлж байсанчлан энэ arterial CO2 partial pressure болон N-tidal CO2-гийн хэвийн хэмжээ нь ямар байх ёстой. Хэрвээ N-tidal CO2 огцон буурсан тохиолдолд бид нар ямар эмгэгийг одоо шижиглэх вэ гэхээр зарим тохиолдолд маш огцон буурж хаалганы үед огцон буурах юм бол энэ томоохон одоо хүндрэлүүдийн шинж тэмдэг болж өгч байдаг. За жишээлбэл pulmonary embolism болон emphysem болон cardiac output буурсан тохиолдолдод бол энэ огцон одоо N-tidal CO2 буурах одоо шинж тэмдэг өгдөг байна. Энэ нь яагаад тэгэхээр мэдээж урсгал саадтай болсон тохиолдолд гих мэдчлэн шалтгаануудын улмаас N-tidal CO2-гээр олон зүйлийг харах боломж байдаг. За энд N-tidal CO2-гээр түрүү хэлсэнчлэн вентиляц, cardiac output болон метаболизмыг хэмжих боломжтой байдаг. За вентиляцийн хувьд бол гипервентиляцийн шалтгаануудыг тодорхойлох боломжтой байдаг. За энэ бол нөгөө одоо амьслын тоо их байм уу эсвэл tidal volume их байхад бол гипервентиляц
бага байх юм бол гипоийн талаас гэж болно, их байх юм бол гиперийн талаастай байна гэдэг үзүүлэлтүүдийг харж болно. За cardiac output-ийн хувьд гэх юм бол cardiac output их байх нь end-tidal-ийн хувьд их байна. Cardiac output бага байх юм бол end-tidal-ийн хувьд бага байна. За метаболизмын хувьд адилхан гиперметаболик рейттэй байх юм бол их байна. Гипо байх юм бол бага байна. Гэх мэтчлэн одоо ийм холбоо хамаарлууд их байдаг гэсэн үг. Энэтэй холбоотойгоор олон одоо девайсууд гардаг. За холбоогийн страцийг үзээд хүчил төрөгчийн тээвэрлэлтийг үзээд ингээх аргуудаар бол cardiac output-ийг хэмждэг аргууд байж хахад зарим тохиолдолд CO2 partial pressure-ээр cardiac output-ийг хяндаг девайсууд бол орчин үеийн цагт бас байгаа. За мөн одоо зүрх зогссны дараа бид нар CPR хийж авах үедээ бол энэ tidal өвдөг хянснараа бас мөн ач холбогдолтой байдаг. Энэ нь болохоор 10 мм мөнгөөс нь багнаас доош байх юм бол энэ нь өөрөө одоо хангалттай цээж шахалт явагдахгүй байна. Түүнээс дээш байх юм бол хангалттай цээж шахалттай огцон өсгөх юм бол бид нар return of spontaneous circulation болж гинэ гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө CPR хангалттай хийж гинэ үү, эмнэлэгээс хангалттай явах боломжтой юу гэдэг зэрэг олон зүйлүүдийг харах боломжтой байдаг учраас энэ хяналтын монитор нь ач холбогдолтой байдаг. За анхаарал хандуулсанд баярлалаа. Subscribe дараарай, like дараарай. Баярлалаа.